түүхийн цаг хугацаа авч үзэх юм бол анх маркетинг үүсгэхэд тухайн хүн маань өөрийнхөө зарж буй бараа бүтээгдэхүүнийг хамгийн сайн мэдж явах хангалттай маркетинг гэж үздэг байсан байна. Дараах нь өрсөлдөгчийнхөө бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг хамгийн сайн мэдэх нь бол аюул сайн маркетинг гэж ойлгогддог болоод харин саяхны буюу 3-4 жилийн өмнөхөн хамгийн сайн маркетинг концепц юу вэ гэхээр худалдан авахчийнхаа аюул сайн мэддэг маркетингийн компаниг аюул сайн маркетингтай компани гэж дүгнэж үнэлж дэлхийд аваар явдаг байсан бол дараагийн этап буюу үе шат буюу дөрөв дэх шилжилт нь нийгмийн маркетинг гэдэг ойлголт гарч ирлээ. Тэгээд нийгэмдэр маш олон асуудлууд байдаг. Үүнийг арилжааны байгууллагууд маань ашигын бус зорилгоор өөрийн нөөцүүдэд ашиглан маркетингийн арга технологиудыг ашиглан нийгмийг эрэг өөрчлөлтөд урайлах, эрэг зан үйл хийх ийм том ажлыг ерөнхийдөө нийгмийн маркетинг гэж хэлж болно. Гадны дотны сонирхолтой жишээнүүдийн нэг нь бол Volkswagen компани санаачлан хэрэгжүүлсэн машин барьж байхдаа гар утсаараа оруулахгүй байх, текст бичихгүй байх, анхаарлаа сарниулахгүй байхад реклам байдаг. Үүнийг кино театруудын кино эхлэх үед киноны өмнөх рекламтай ууж өгснөөр энэ маш их амжилттай болж баярлалаа тархсан реклам байдаг. Монгол болон гадаадын сонирхолтой кейсүүдийн талаар 5 сарын 12-нд болох нийгмийн маркетинг форумаар бүгд хамтдаа уулзцаая.